TV үзэгчдээ сайхан амарцгааж гинөө Монголын мэдээ агентлаг цагийн хурд мэдээллийн хөтөлбөрийн энэ өдрийн дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. Дорногов аймаг 2012 оноос эхлээд Япон улсын Шизуока мужид шууд хамтын ажиллагаатай болсон. Энэ хугацаанд аймаг муж хоёр хоорондоо сурагч солилцоос эхлүүлээд эрүүл мэнд боловсрол дэд бүтэцгээд олон салбарт хамтран ажилласан байгаа. Монгол улсын ерөнхийлөгч Элбэг Доржиг Япон улсад ажлын ажил хийх үеэр Шизуока мужийн захирагч бараалхаж эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төслөө танилцуулсан байна. Алдарт Фужи уулаараа бахархдаг Шизуока муж бол Японд ногоон цай үйлдвэрлэлээр тэргүүлдэг. Монголд шууд хамтын ажиллагаатай 7 мужийн нэг юм. За Японы Сузуки, Ямаха зэрэг томоохон компаниуд Шизуока мужид барилдаг. Тус мужийн захирагч ноён Кавакуцу Монгол улсын ерөнхийлөгчтэй уулзахдаа Дорногов аймагт нүүрсний цахилгаан станцын шинэ технологи нэвтрүүлэх, за үүний тулд инженер технологийн мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа танилцуулсан юм а. 2013 онд ноён Кавакуцугийн Монголыг гэсэн зүтгэлийг нүүнэлж Монгол улсын ерөнхийлөгч Алтан Гадас одонгоор шагнасан. За тэрээр ерөнхийлөгч Элбэг Доржийн Япон улсад хийсэн ажлын айлчлалын үеэр бараалхан уулзсныхаа дараа Япон Монголын хэвлэл мэдээллийнхэнд ярилцлага өгсөн юм а. Дөрвөн жилийн өмнө ноён ерөнхийлөгч парламентын танхимд хэлсэн үгэндээ Япончуудыг маш удаан гэж хэлсэн. Харин Шизуока муж аль болох хурдтайгаар хамтын ажиллагаагаа өргөжүүлэх бодолтой байгаа. Монгол улс газрын доорх ашигт малтмалаараа баялаг ихэвчлэн түүхийгээр нь гаргаж байгаа учраас Монголын баялагийг нэмүүлдэг шингэсэн бүтээгдэхүүн болох тал дээр нь хамтран ажиллах сонирхолтой байна. Шууд хамтын ажиллагаатай Дорногов аймагта эрчим хүчний их усрыг нэмэгдүүлэх зорилгоор нүүрсний цахилгаан станц байгуулах тал дээр хамтран ажиллахаар тохирч энэ хүрээнд техник технологийн мэргэжилтэн бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх юм а. Шизуока муж болон Дорногов аймгийн хооронд сурагч солилцох хөтөлбөр хэрэгжиж Японоос 30 гаруй хүүхэд говьтой танилцсан бол Монголын 103 сурагч Японд Фужи уулыг үзжээ. Түүнчлэн хоёр тал хавдрын эсрэг хамтран ажиллахаар болж Дорноговын 4 эмч мэргэжил дэвшлүүлсэн байна. Яг ийм замаар 21 аймаг Японы 21 мужтай холбоо хамтын ажиллагаагаа тогтоож чадах юм бол Наран улсын боловсрол, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарын шинэ техник технологиг нэвтрүүлэх боломжтой хэмээн албаны хүмүүс үзэж байлаа. Нэг удаагийн урсгал засвараар манай автозамууд бүрэн засварлагддгүй. Жил болгон дахин нөхөөсч эвдэрхсэн байдал нь олон нийтийн шүүмжлэлийг бас нэлээдгүй дагуулдаг байгаа. Тиймээс эрсдэс уур амьсгалтай манай орны нөхцөл таарсан автозамыг барихын тулд чанар болон насжилтыг нь тодорхойлдог болох шаардлагатай байгаа. Энэ чиглэлээр олон жил судалгаа хийж байгаа Эрдэнэтэн мөн Эрдэнэ хийж байсан юм а. Тэрээр автозамын хийц болон бүтэц мөн чанар зэрэгт нь нөлөөлөхгүйгээр автозамыг эвдрэл гэмтлээс урдсан сэргийлэх багаж хэрэгцээ бүтээхээр ажиллаж байгаа юм байна. Автозамын гадаргуу дээр үүсдэг эвдрэл гэмтэл ихэвчлэн бороо цасны уснаас болдог байна. Хөрсөн чингсэн бороо цасны ус хөлдөж эргэж гисэхдээ хатуу хүчилттэй автозамыг цөмлөн өмөрхий үүсгдэг. Манай улсын ихэнх автозамуудад үүсдэг энэ бэрхшээл бусад орнуудад ч мөн тулгардаг байна. Харин ийм бэрхшээлийг инновацийн аргаар шийдэх боломжийг шинжлэх ухааны технологийн сургуулийн багш Мөнх Эрдэнэ боловсруулж байна. Замын суур хөрсийг цас борооны усны нөлөөнөөс сэргийлэх, чийг авсан байдлыг тогтоодог, цахилгаанаар ажилдаг багаж бүтээх нь түүний шин санаа юм а. Хавар одоо ус хайлгацыг эвдэрх юм хагархааны зам дээр гараад ирнэ. Тэгэхээр энэ нөхцөл байдлыг биелэхээс өмнө бид одоо энэ нөхцөл байдлыг тогтоох. За мөн одоо хоёрдугаарт бол автозамын одоо чанарын байдалд үнэлт өгөх юм боломжтой. Энэ төрлийн багжийг усны хайгуул судалгаа, геофизикийн судалгаа зэрэгт ашигладаг. Харин замын эвдэрлийг урьдчилан тооцоолоход ашиглах юм бол манай улсын жил бүр ашиггүй зарцуулдаг зам засварын урсгал зардал 20-50% буурах боломжтойг судалгаагаар тооцоолжээ. Мөн автозам дээгүүр зорчдог тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтэлж тодорхой хувиар буурах ач холбогдолтой байна. Энэ бол одоо тэр энэ бол инновацийн төсөл гэх юм учраас өөр одоо глобал байдлаар өөр одоо улс оронд хэрэглэх зөвхөн одоо Монголтой биш өөр тоног хөрөмжийн гадагшаа одоо хэрэглэх юм боломжийг хайж байгаа. Тэгэхээр энэ одоо ухаалбал энэ автозамын гадаргууны эвдрэл гэмтэл зөвхөн манай орнд байдаггүй. Казахстан гэдэг манай шиг одоо өөр төвдөл Америк төрөл байдаг одоо эрсдэс уур амьсгалтай орн болгонд ийм асуудал байдаг. Түүний судалгаанд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа цахилгаан эсэргүүцлийн томографыг хүний биеийн тодорхой хэсэгт ашиглах чиглэлд олон улсад хэд хэдэн судалгаа хийгдэж байгаамаа. Харин автозамд ашиглаж замын эвдэрлийг урьдчилан тооцоолох багаж төхөөрөмжийг нэвтрүүлэх ажлыг манай Эрдэмтэд судалж байгаа юм байна. Түүний энэ инновацийн төслийг дэмжиж боловсрол шинжлэх ухааны сайдын нэрмжид тэтгэлэг болох 10 сая төгрөгийн грантыг олгоод байгаамаа.
Нийслэлийн хэмжээнд энэ жил 50 км зам шинээр байрах 40 км замыг өргөтгөн шинжлэх ажлыг эхлүүлсэн байгаа. Зам засварын ажил эд өрнөж байгаа. Тухайлбал хувьсгалчдын гудамж буюу зурагтын шинэ эцсийн буудлаас Баян шөнийн уулзар хүртэлх нийтдээ 4.6 км замын гүйцэтгэлийн ажил 50 гаруй хувьтай явж байгаа гэж албаныхан мэдээллээ. Зурагтын шинэ эцсээс Баян шөнийн уулзар хүртэлх замыг өргөдгөх ажил өнгөрсөн 5 дугаар сард эхэлсэн. Замыг ирэх 10 дугаар сард хүлээлгэж өгөх юм байна. Ингэснээр Баян шөнийн уулзрын чиглэлийн зам нэг талдаа 2 игнэгээр зорчих боломжтой болж нийт 4 урсгалтай болох юм. Харин замыг өргөдгөх зурвасад 100 гаруй айлын хашаа, байшин объектууд байсныг чөлөөлж одоо 30 гаруй айл үлдээд байгаа юм байна. Эдгээр айлууд газраа чөлөөлчихвөл зам засварын ажил хугацаанд ашиглалтанд орох боломжтой гэж гүйцэтгэгч компанийн хэллээ. Одоогийн байдлаар манай зам барилгын ажлыг 54% тавьж байна. 54% тавьж яг төлөвлөгөөд графикийн дагуу явагдаж чадчихна уу? Нэг баг зэрэг хоцролттой байж байна. Шалтгаан нь болохоор одоо энэ гол зам ачаал ихтэй. Тэгээд цаг агаар энэ жил их бороо орс агараас сатлах байна. Тэгээд энэ шалтгаанаар л жоох хоцролттой байж байна. Нийслэлчүүдийн хувьд хүлээлттэй байгаа өөр нэг зам засварын ажил бол Баянгол дүүргийн 3-4-р хорооллын Энэвшийн өргөнчлөө ахуй үйлчилгээний автозамын уулзрын өргөтгөлийн ажиллаа. Төлөвлөгөөний дагуу замын өргөтгөлийн ажлыг эх сард хүлээлгэж өгөх юм байна. Энэвшийн өргөнчлөө 4 замын уулзар болсноор хорооллын чиглэлийн замын ачаалал 2 дахин буурна хэмээн албаныхан үзэж байна. Төсөлд болохоор замаас гадна гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугам, цахилгаан, цэвэр бохор гээд дэд бүтцтэй бүгдийг шийдэж өгч байгаа. Явж байхад бол энэ бол ихтэй хүүс тавигдаг зам. Гэхдээ дээр нэгэд борооны ус ингээд тогтцсон гэж харагдаж штэ. Энэ зүгээр үү? Энэ бол одоогоор засвар хийгдэж байна. Яг ашиглалтанд орсныхаа дараа бол асуудалгүй бол борооны усаа бол зайлуулад явчихна. Нийслэлийн зам засварын ажилд энэ жил 74.1 тэрбум төгрөг төсвөлж 15 байршилд 34 тэрбум төгрөгийн тендер зарлжээ. Эдгээр зам засварын ажил 11-р сар гэхэд дуусна хэмээн нийслэлийн автозамын газраас мэдээллээ. Өнгөрсөн 5 жилийн хугацаанд 370 орчим мянган хүн гэмтэл согог судлалын үндэсний төвд хандаж яаралтай тусламж авсан байгаа. Энэ жилд дунджаар 70 мянган хүн гэмтэж бэртэж байна гэсэн үг байгаа. За мөн одоо төдий тооны үзүүлэлтүүд ч гэсэн тоо үзүүлэлтээр өссөн байгаа гэж эмч мэрэгжилтнүүдийн санааг бас нэлээдгүй зовоож байгаа юм байна. За хамгийн харамсалтай нь хүн дээр бэртэх цаашлаад нас барахад зам тээврийн осол бас голлох шалтгаан нь болдог байна. Харин одоо автослын дийлэнх нь чанаргүй замаас үүдэлтэй гэж хэлсэн байна. 2009 онд 1000 орчим хүн зам тээврийн осолд орж байсан бол өнгөрсөн жилийн тоо 14,000 болж өсчээ. Жил ирэх тусам ихсэж байгаа зам тээврийн осол энэ сард харин онцгой их байсныг хэлж байна. Баяр наадмын дараагаас нэг орон нутагт нэг их олон наадам болж байгаа толгойдоос зам тээврийн ослууд байна. Тэгээд дээрээс нь морноос унж гэмтэх ослууд байна. Мотивлтай явж байгаа гэмтэх ослууд бол нэлээх байна л да. Иргэдийн гэмтэж эрүүл мэндээрээ хохирж үлдэх шалтгаануудаас хамгийн их хувьцэлдэг зам тээврийн осол хэвчлэн эвдрэл ихтэй хөдөө орон нутгийн замд гардаг. Гэтэл хот суурин газруудын эргэн тойрондох болон хотын ойролцоох замын чанар муугатай холбоотойгоор бас таагүй тохиолдлын тооч ихсэх болжээ. Энэ жил болохоор сумын ойнууд ихтэй байгаа. Энэ иргэд манай үйлчлүүлэгч нар ерөнхийдөө автомашиныхаа даацыг хэтрүүлж хурцтай энэ яаруу санд руу өвөр шүний зайгаар маш их давхиж хагаад энэ хотын эргэн тойрон замууд дээр хосол их гарч байна. Хотын эргэн тойрон замууд их муу байгаатай холбоотойгоор үзэгдэх очин хязгаарлагдсан улмаас ерөнхийдөө тэнд бол осол аваар нэлээд гарч байна. Ялангуяа ийшээ Налахын зам, Баян чадмын зам дээр бол ослууд нэлээд гарч байна. Энэ болохоор нийслэлийн Улаанбаатар хотын нутаг дэвшигт ордог учраас энэ ерөнхийдөө аслагдсан осол аварын толгой нэлээд гарч байна. Саяхан хэд хоногийн үндэнд бодоо аваар гарлаа шүү дээ. Энэ зам ингээ хаацсан нэг мекер орж шүн орж нэг цаг гэж яхад аваар гарцсан. Нэг замаа тавиал 1-2 жил болоогүй бол одоо эргээл хагараад эхэлж шүү дээ. Тэгэхээр бас чанартай сайн болж чадахгүй байл гэж бодоод байгаа шүү дээ. Осол аваар хэлж ирдэг гэж дийлэнхтэй хүмүүсийн анхаарал болгоомж суларснаас үүддэг. Тиймээс жолооч нар хөдөө орон нутгийн замд хурд хэтрүүлэхгүй байвал Эрдэнэт хүний аймнаас эрсдэхгүй байх боломжтой. Нөгөө талаас замын компаниуд барьж байгаа замынхаа чанарт анхаарах цаг болсныг олон нийт хэлж байна.
Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээр үргэлжилж байна. Эрүүл мэндийн амнаас гаргасан статистик мэдээлэлээр манайхны нас баралтын бас нэг гол шалтгаан ой хэрийн болон объектын галт төмөртэй холбоотой байгаа. Яг энэ сэдвээр бид нэр студидтэй ярилцахаар Онцгой эдлийн ерөнхий газрын галт төмөртэй тэмцэх газрын хилцээний дарга Нэм Баяртай ярилцаж байна. Танд ороо минь түргье. Яг 2014 гарснаас хойш ой хэрийн болон объектын галт төмрөөс шалтгаалan хэдэн хүн амь насаа алдаад байгаа вэ? За 2014 оны эхний 7 сарын байдлаар улсын хэмжээнд 2441 удаагийн объектын төмөр гарсан. 107 удаагийн ой хоёрын төмөр гарсан. Эдгээр төмрийн улмаас бол 43 хүн амь насаа алдсан юм тоо үзүүлэлттэй байна. За энэ 43 хүнээс бол 11 одоо хүүхэд галт төмөрт өртөж нас барсан гэсэн юм статистик тоо мэдээлэлтэй байна. Баяр наадмын үеэр Улаанбаатар хотод 2 ч бас томоохон галт төмөр гарчлаа л да объектын. Тэгэхээр нэг юмыг бас ер нь бол ингээд нийслэл хотын хэмжээнд хуучирсан ашиглалтын хугацаа дууссан орон сууцнууд маш их үйдэг. Хуулаараа яг ингээд галт төмөр гарчихсан тохиолдолд хохирол нөхөн төлбөрийн асуудлыг яаж шийдвэрлэх ёстой юм болоо? За галт төмөрөөс учирсан хохирлын тухайд бол одоо хүчин төгөлдөр мөрдөж байгаа галаа аюулгүй байдлын тухай хуулиар бол гал унтраах ажиллагааны явцад аж ахуй нэгж байгууллага иргэдэд учирсан хохирлыг бол төр хариуцахаар заасан байна. Гал төмрийн улмаас иргэдэд учирсан хохирлыг бол шийдвэрлэх гарц арга зам юу вэ гэхээр энэ бол иргэд өөрсдийн төрөнгөө даатгалд хамруулах, аль болох эрсдлээс өөрийгөө урьдчилан сэргийлэх энэ замаар л шийдэх ёстой асуудал. За тухайн айл өрхөд байгаа хамгийн одоо үнэтэй баялагуудын нэг нь бол яалтчгүй орон гэр үйдэг л да. Манайх яг энэ даатгалд хамруулах за хэрвээ гал гарсан тохиолдолд эргээд тэрнийхээ эрсдлийг тодорхой хэмжээгээр нөхөн төлбөрийг даатгалаас авах ажилд хэр ханддаг юм бол? Энэ тал дээр бол иргэд маань их учир дутагдaltaй хандж байна. Бидэнд одоо галт төмрийн аюул бол хэлж ирэхгүй хийсч ирдэг. Энэ учирсан хохирлыг одоо хамгийн эрсдлийг даван туулах хамгийн сайн арга бол дэлхийн нийт хүлээн зөвшөөрсөн даатгалын систем. Энийг нэвтрүүлэх тал дээр бол одоо та бүхэн бид мэдж байгаа автомашины тээврийн эрсдлийн жолоочийн хариуцлагын даатгалж гэдэг юм уу. Заавал даатгуулгын хэлбэрээр одоо иргэд маань энэ байдалд шилжиж хандвал энэ учирсан хохирлыг бол нөхөн төлөх, энээс урьдчилан сэргийлэх юм боломж олцоо бүрдэх ёстой юм байна. Байшин барилгын галт төмөр дээр сүүлийн үед Улаанбаатар хотод гарч байгаа нэг асуудал бол одоо түргэний үед юм уу аль ишүүл гал унтраах машиныг орох замыг хаагаад объект барих эсвэл замын санаатгаар хаах асуудал бас нэлээд гардаг л да. Сая гарсан 40 мянгатын одоо орон сууцсан дээр ч гэсэн яг энэ асуудал яриа та нарыг болохоор цаг алдаж ирсэн гэдэг шүүмжлэгийг оршин суугчид хэлжсэн. Хэрвээ санаатаагаар галын машин орох газрыг хаагаад объект бариад эсвэл хаачихсан тохиолдолд ямар хариуцлага хүлээх вэ? За галын аюулгүй байдлын тухай хуулинд бол 14-ийн 1-ийн 3-т бол хот суурин газрын төлөвлөлт, газар олголтод бол галт төмрийн хяналтыг хэрэгжүүлэгч байгууллагыг бол татвар оролцуулах юм заавал заалттай байдаг. Тэгээд энэ маань юу гэсэн үг вэ гэхээр тухайн байгууллагыг баригдахаас нь их баригдах тэр газар баригдах зөвшөөрлийг авахаас эхлүүлэл мэргэжлийн байгууллага энд барилга барьж болох уу, хэдэн давхар барилга барих уу, ямар зай хэмжээтэй, ямар хэмжээний гарц орц төлөвлөх вэ гэдэг дээр л мэргэжлийн байгууллага эхнээс нь энэ мэргэжлийн байгууллагын татан оролцуулж энд төлөвлөж ингэж барих хэрэгтэй байна. Хот төлөвлөлтөн дээр хамгийн их санаа зовж байгаа асуудал бол багахан хэмжээний инженерийн байгууламжиндаа баригдаад их хэмжээний олон барилгууд нэг дор баригддаг л да. Яг энэ дээр танаа саналыг хэр тусгаддаг юм болоо? За манай галт төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр ажилладаг улсууд маань энэ дээр ажилладаг. Галын автомашин орох, гарах, гарц. За мөн түүнчлэн гал гарсан үед тухайн объектэд гал унтраах үйл ажиллагааг саадгүй явуулах юм зай хэмжээг бол барилгын норм стандартаар бол зааж өгсөн байдаг. Энэний хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр манай галт төмрийн улсын хяналтыг хэрэгжүүлэгч одоо байцаагч нар маань энэ чиглэлээр бол тухайн дүүрэг хот суурин газартаа хяналт шалгалтын ажлыг явуулж одоо заавал биелүүлэх албан шаардлага мэдэгдэл энэ гарсан зөрчил дутагдлыг арилгуулах одоо тавьж ажилладаг байгаа. Одоо яг манайхны амралт зугаалгын үе эхэлсэн л дээ. За тэгээ хашаа байшингаа төгжээд хөдөө авчдаг олон хоногоор дээрээс нь цусландаа одоо ингээд айлууд гардаг гэл нөгөө нэг төмөр гарах үе яг ингээд эхэлчихдэг л дээ. Хүний үйл ажиллагаатай. Тэгэхээр хөдөө гадаа явж байгаа болон одоо явахаар төлөвлөж байгаа хүмүүст хандаж юу хэлэх вэ? Миний түрүүний хэлсэн 2441 удаагийн объектын төмөр 107 удаа гарсан байгаа энэ хой хоёрын төмрийн дийлэнх шалтгаан бол ерөөсөө л иргэдийн санамсар болгоомжгүй ил задгаа хүнс нурмаа асгасан, ил задгаа тамхи чүдэнцний галаа хийсэн гэсэн ийм хүн сонсоход хэдий одоо ийм энгийн зүйл мэт боловч энэ ямар их аюул осол дагуулдаг
ийм зүйл болохыг иргэд маань ухамсарлж одоо ялангуяа энэ амралт зугаалгын цаг эхэлсэн байна. Ногоон бүс хот орчин зугаалгахдаа ил гал одоо төлөхгүй байх, батлагдсан зам маршрутаар явах шаардлагатай. Энэ бол одоо батлагдаагүй зам маршрутаар явж машин тэрэгний доотлолд одоо явах хийд анги, утаа зайлуулах хийд ангиуд энэ хуурай өв сургамал ихээр хуралдсны улмаас түүмэр гарах бас шалтгаанууд болдог. Энэ дээр иргэд маань анхаарал болгоомжтой зорчиж амралт зугаалгынхаа цагийг бас зөв болсон өнгөрүүлсэ гэж иргэддээ хэлэх байна. За баярлалаа танд. Цагийн урд мэдээллийн хөтөлбөр өнөөдрийн сэдвээрээ галт төмрийн аюул гэсэн сэдвээр онцгой байдлын ерөнхий газрын галт төмөртэй тэмцэх газрын хэлтсийн дарга Нямбаяртай ярилцлаа. Нэгдсэн улсын байгууллага жил бүр улс үндэстнүүдийн хүний хөгжлийн индексийг гаргадаг. 187 орныг хүний хөгжлийн индексээр нь жагсаахад Монгол улс Малдив, Туркменстан улсуудын хамтаар 103 дугаар байранд орсон байна. Жагсаалтыг маш өндөр хөгжилтэй, дундаж, доогуур гэсэн дөрвөн ангиллаар тодорхойлдог бөгөөд монголчууд дундад гэсэн ангилланд багтсан байна. Жагсаалтын эртний 3 байранд Норвеги, Австрали, Швейцар улсууд орсон байна. Канада улсын гадаад хэргийн сайд ноён Джон Бэйрд манай улсад айлчлах үеэрээ Монгол улсыг Канада улсын засгийн газраас хөгжлийн албан ёсны дэмжлэг үзүүлэх орнуудын жагсаалт нь анхудаага оруулсныг хэлсэн ёсоор хэллээ. Тус улсын засгийн газар нь хөгжиж байгаа орнуудад дэмжлэг үзүүлэх зорилгоор 5 жил тутамд 20-25 улсыг сонгон хөгжлийн тусламж үзүүлэх юм байна. Албан байгууллага айл өрхүүдийн өвлжилтийн бэлтгэлийг хангах, орон байраа дулаалгах замаар дулаан эрчим хүчээ хэмнэх зөв дадлаг төвшүүлэх зорилгоор 2014 оны 9-р сарын 15-наас 10-р сарын 30-ны хооронд дулаалгын айныг зохион байгуулахаар боллоо. Жил бүр зохион байгуулдаг энэ айны хүрээнд дулаалгын материал, эрчим хүчний хэмнэлттэй төрөл бүрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, мөн импортлдог аж ахуйн нэгжүүд бүтээгдэхүүнээ танилцуулсан үцэглэн худалдааг зохион байгуулах нь. Иргэд орон гэрээ дулаалж сайжруулсан зүг хэрэглэснээр бүдний уйлралд нэг өрх дундажаар 163,900 төгрөгийг хэмнэх боломжтой байна. Надаах дүүрэгт шаврын орд ашиглан тоосгоны үйлдвэрлэл эрхэлдэг нийтдээ 22 аж ахуйн нэгжид шалгалттай. Шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүд биологийн мэдээ сэдвийг хийгээд усны гэрээ, бодог ашиглах дүгнэлт байхгүй, үйлдвэрлэлийн технологийн зааврыг боловсруулж батлуулаагүй байсан. Мөн түүнчлэн ажлын байр, эрүүл ахуйн нөхцөл хангалттай болжээ. Илэрсэн зөрчлүүдэд нийт 14 аж ахуйн нэгжид 13,884 төгрөгийн сургуулийг ногдуулсан байна. Манай хөтөлбөрийг сонгуульсж байгаа үзэгчдэнд баярлалаа. Би дараагийнхаа мэдээг Өвөр хангаан аймгийн Тарагт сумаас бэлтгэсэн юм а. Нутгийн зон олон зуун жилийн туршид шүтэж ирсэн авзаг хайрхныг тахих ёслол болсон байна. Дөрвөн талаас нь харахад твтэж байгаа арслангийн дүртэй энэ хайрхныг Чингис хааны эрэл хэгт цэргийн хүндэтгэлийн нэрээр нь нэрлэдэг юм байна. Чингис хааны баатарлаг цэрэг Алтан шагааг дайчин нөхд нь авзаг хэмээн алдаршуулжээ. Тэрээр 25 наснда их Монгол улсын анхны баяр наадмын хүчит бүхийн барилдаанд 15 төрүүлж Чингис хаан түнд алтан арслан дурсгаж мянганы малаа хүчит арслан цолыг хүртээжээ. Авзаг баатрыг азаа буурлал нь нацсан эцэлгээд нутгийнх нь яргаа тэмэх уулын ингэрт нутаглуулснаар яргаа туулыг авзаг хайрхан хэмээн нэрлэдэг болсныг Чингис хааны алтан сургаал судар тэмдэглэн үлдээжээ. Нутгийн иргэд эрэлхэг баатраа мөн байгаль дэлхийгээ хүндэтгэн авзаг хайрхныг дахиж ирсэн уламжлалтай. Манай дээр үеийн бөхчүүд ав хайрхандаа залбирч таньшиг наадам төрүүлж ийсэн удаатай. Ер нь манай залуучууд ч гэсэн сүүл үед ав хайрханыг сайхан шүтдэг. Би түүхний сайн сайхан явна энэ ав хайрхантай холбоотой. Өссөн төрсөн нутгаан хэдий ч нэ хайрлж аав ээж ахан дүүс өвгдээсээ хэдий ч нэ хүндэтгэн түүндээс их оронч үзэл төлөвшин гэж боддог. Тийм учраас энэ зон олны тэр сайхан сэтгэлгээг одоо дэгжээ хөгжөөсөн сайхан ажил болж байна л гэж бодож байна да. Авзаг хайрхныг дахиад байгаль дэлхийд сэргэж өвс ногоо халиуран уургаж мал сүрэг тарга твэрэг сайн авдаг хэмээн нутгийн зон олон иргэд сүсгтэн олон биширдэг. Энэ ард олон маань энэ газар орныхоо лус авдгийг харагдсанаар одоо буян гişиг арвжиж ажил үйлсэн одоо дэлгэрч сайн сайхан байхын тухайд л өнөөдөр ингэж ард олон маань хайрхныг дахилахыг хийж байна да. Авзаг хайрханд иргэд идэ тайлхаа өргөж хүндэтгэл үзүүлэхэд зориулан Тарагт сумын засаг даргаар 8 жил ажилласан амгалангийн гэр бүл хүндэтгэлийн самбар тахилгын ширээ урлуулжээ. Хүндэтгэлийн самбарт авзаг хайрхны түүхийг сэрүүлсэн уулыг тайх болсон шалтгаан ач холбогдлыг олон нийтэд таниулахад чухал ач холбогдолтой.
За энэ хайрхны шүтгэн учраас энэ хайрхан бол ерөөсөө нутаг орныхондоо болоод холойрын хүмүүсүүд хээлтэй. Тэр хүмүүсүүд одоо ядар зовхот юм уу, хотын зовхот нь хайрхнаа ягаад тэрийг харж хандаж явдаг. Ирээдүйг тэр хайрхнаа одоо бодох ч юм уу ингээ санахтуул тэр ерөөсөө хүмүүсийн сансан хүссэн биелдэг. 800 гаруй жилийн түүхтэй авзаг хайрхны нутгийн 100 олон жил бүр тагтгаа. Хайрхан луу зөвхөн мөнгө аягаар сархад мөн сүү цагаан эдээнийхээ дээжиг өргөдөг уламжлал өнөөх хэрн тогтжээ. Халуун аршаан байгалийн өвөрмөц зүй тогтод хурдан удмын адуун сөргөөрөө алдарсан Өрхөнгай аймгийн Тарагт сумын 90 жилийн ой тохиож байгаа. Тус сумын удирдлага иргэд ойгоо угтаад 70 гаруй бүтээлч ажлыг хийсэн байна. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлж аймгийнхаа эдийн засаг томоохон хувь нэмэр оруулах зорилгоор бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлээд байна. Өрхөнгай аймгийн Тарагт сумаас төр нийгэм урлаг спортын олон алдартнууд төрөн гарсан байдаг. Морин спортын анхны эмэгтэй гавьяа тамирчин Цэрмэ халах голын дайнд дэрлэгээр тулалдсан их оронч даш тондог ерөнхий сайд Гиндэн зэрэг алдартнуудыг дурдж байна. 1924 онд байгуулагдаж байсан Тарагт сумын тухай нутгийн иргэд нь ингэж хуйжилж байна. Манай Өрхөнгай аймгийн Тарагт сум бол 10 гар хэр мориороо овголсон ийм эртний домогтой хурдан хүлгэрээ одоо алдартай ийм нутаг байгаа. 10 гар хэр морь маань одоо 10 хэр гэдэг аймгийг анх байгуулахад одоо манай Тарагт сумын одоо үүсгэн байгуулсан нэрээр ингэж овоолгодож явж байгаа. 10 гар хэр морьны нэрээр бас одоо 10 гар хэр морьны шүтэн гэж одоо Монголын анхны морьны цогцлбор баригдсан. 10 гар хэр морьтой холбоотой олон дуу одоо шүлэг найрагл одоо янз бүрийн эрдэмтэн мэрэгд маань одоо зохиож гаргаж байгаа. Нахас олон алдарт төрсөн. Тэгээ Хөдлөрийн Баатар Дулмсрангуй улсын авраг одоо нөгөө цэрэн тогтох. Тэгээд тэрнээс гадна цэрэн дэрж байгаа одоо улсын авраг болсон шүү дээ. Сумын 90 жилийн ойг өгтөж Монгол улсын 9 дахь ерөнхий сайд асан Пэлчтийн Гиндэнгийн нэрмж талбайг байгуулсан байна. Иргэдийн ая тухтай байдлыг бүрдүүлсэн энэ талбайг орон нутгийг хөгжүүлэх сангийн хөрөнгө оруулалт болон мөн иргэдийн хандвар бүтээн босгожээ. 1924 онд баталсан анхны үндсэн хуулийн дагуу бүгд найрамдах Монгол Ард улсын баг хурлыг байгуулж анхны дараагаар нь Тарагт сумд төрж өссөн Гиндэнг томилж байсан. Тэрээр баяжигтун урайг дэвшүүлж малыг малчтад хувьчилсан. Монгол орны тусгаар тогтнол хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан төр нийгмийн нэрт зүтгэлтэй. Зүйл холбоотос Монгол улсыг өөрийн айран байх шаардлагагүй. Оросын цэрэг оруулж хамгаална гэхдээ үгүй гэж Оросоос зэвсэг авж өөрийн айрмаа зэвсэглж Монгол улсынхаа тусгаар тогтнолыг хамгаалж ирсэн. Одоо гол гавьяан энэ юм уу да. Монгол улсын тусгаар тогтнолыг авж үлдсэн. Тарагт сумд энэ жил орон нутгийн хөгжүүлэх сангаас 347 сая төгрөгийг хуваарлсан байна. Дээрх санхүүжилтээр 250 м засмал зам, ногоон байгууламж, тог баг зарцуулдаг 40 гаруй гэрэлтүүлгийг гудамж талбайтай суйрлуулжээ. Мөн багийн төвийн барилгыг сумаас 30 км-ийн зайд байгуулжээ. 8 нуур байгалийн үцэглэнт газар руу зорчих замын саад багтааг багасгах зорилгоор 100 м бетон өнгөөрийг барьсан зэрэг ажлуудыг дурдж байна. Одоо сумын төвийн одоо хүндэтгэлийн босго хаалгатай боллоо. Гадна дотноос орж ирсэн зочид төлөөлөгчтэй ухтаж өдөрж амрах одоо сүйдрөвч ийм одоо амралт тухлах одоо орчин нөхцөлийг бүрдүүлж өглөө. Мөн сумын төв дотроо бол одоо байгууллагуудын гадна төвчлөлт орлол их олон арга хэмжээ хийсэн. Зугаалбал энэ одоо цэцэрлэг дээр бол одоо гадна тоглоомын орчныг бий болгож өглөө. 3200 гаруй хүн амтай тус суманд ажилгүй иргэд олон байдаг. Үүнийг бууруулахын тулд Улаанбаатар болон дархан Эрдэнэт дэх нутгийн зөвлөлийн анхааран ажиллаж байгаа гэдгээ хэлсэн юм а. Манай сум бол аялал жуулчлалын бүс болох юм боломжтой. За манай одоо Тарагт суманд бол одоо ав хайрхан гэж сайхан хайрхан байдаг. За мөн одоо морины шүтэн байна. За мөн одоо энэ Тарагт сумын аршаан гэдээ байна. Энд бол одоо манай аймгийн одоо нийт бас иргэд дэж амардаг, совилуулдаг ийм сайхан аршаан байгаа. Монгол түмний морины их шүтэн цогцлборыг өргөжүүлж 93 наадам цогцлбор болгохоор зураг төслийг нь гаргаж морин спортын 10 гар хэр холбоотой хамтран ажиллаж байгааг Тарагт сумын засаг дарга хэллээ. 2016 оны 8 сар гэхэд бүх сур харвааны цогцлборыг ашиглалтанд оруулахаар төлөвлөсөн байна. Ингэснээр Тарагт сум аялал жуулчлалыг хөгжүүлж сумынхаа төдийгүй аймгийнхаа хөгжилд дөрвтэй хувь нэмэр оруулна гэдгийг онцолжээ.
Хаягдл модон хавтан тансаг зэрэглэлийн мебель болгон хувиргах үндэсний үйлдвэрийг Монгол залуучууд ажиллуулж байгаа мэдээгээр бид одоо ажилтаа Монголд болондоо энэ удаад онцолж байна. Энэ жил 24 настай Ажээ жаргал хэмээхийн залуу 10 дугаар ангиа төгсөөд бүгд найрамдах Солонгос улсад очиж ажиллажээ. Солонгосын модон эдлийн үйлдвэрт 3 жил гаруй хугацаанд ажиллаад тэнд сурсан зүйлээ тоног төхөөрөмжтэй эх орондоо авчирсан байна. Түүний оруулж ирсэн тоног төхөөрөмжөөр Монгол хүн эх орондоо мебель үйлдвэрлэж байна. Энэ бол өнөөдөр дэлхийн нийтэд модон эдлийн гол түүхийн эд болж байгаа модны өртсөн шахмал, ЭМД хавтанг боловсруулж, барилгын болон тавилгын бүх төрлийн модон эдлийн бэлэн бүтээгдэхүүн болгон гаргаж байгаа энэ үйлдвэрт 10 гаруй хүн гадны технологи суралцсан ажиллаж байна. Би Солонгосын Инчхон хотод Намданганд ингээд үйлдвэрийн оройн байдаг. Тэр газар би 3 жил 6 сар цогон дайв гэдэг үйлдвэрт ажилладаг байсан. Тэр үйлдвэр маань өөрөө энэ мембранны энэ машинаар зөвхөн энэ цав ингээд мембран тэгээд энэ модон бүтээгдэхүүнийг зүлгүүр хийгээд ингэж наадаг л тийм л ажил хийдэг компани байсан. Манай энэ дотор одоо оруулж ирсэн байгаа үйлдвэр бол дөрвөн төрлийн үйлдвэрийн яг ажлыг бид нэр базаад нэг газар ингэж бүгдийг төвлөрүүлж хийж байгаа маа. Солонгосын модон тавилгын нэг үйлдвэр нэг л бүтээгдэхүүнээр дагнан гаргадаг бол эдний үйлдвэр 4-5 бүтээгдэхүүн гаргаж байгааг нь Солонгос эзэд нь ирээд гайхаж байсан гэж энд ярьж байна. Өнөөдөр бидний орон гэр албан тасалгаанд хэрэглэгдэж байгаа модон тавилгууд барилгын модон эдлэл бүгд гаднаас бэлэн өнгөлгөөтэй хавтангаар орж ирдэг. Харин энд анхан шатны түүхийн эдэг боловсруулж бүх төрлийн мебель болон өнгөт хавтан гаргаж байна. Одоо эдний үйлдвэрээс гарч байгаа бүтээгдэхүүн дээр тулгуурлан бүх төрлийн модон тавилганы үйлдвэр хөгжих боломжтой. Мөн хан тааз, шалны хүрээгэд барилгын дотоод заслын интерьер дизайнч хөгжих боломжтой болж байгаа юм а. Бид нар модоор барилгыг хан тааз, шал гэх зэрэг бүх зүйлийг одоо буудаг обой нааж байгаа. Тэгээ юмус замаасаг бид нар эдний бүгдийн модоор хүний эрүүл ахад бидний өөрсдийн бай ажиллаж байгаа нөхцөл хүртэл эрүүл ахад сайнаар бид нар одоо ингэж өөртөө үйлдвэрлэж интерьерлж гаргадаг. Өдөрт 800 м квадрат мебель хавтан үйлдвэрлэх хүчин чадалтай энэ үйлдвэрээс гарч байгаа хаягдал өртсөн шахмал төршний үйлдвэрийн гол түүхийн эд болдог. Харин мебелийн хуулганы хаягдлаар хуванцар бүтээгдэхүүний жижиг цэгч гарах боломжтой гэж залуус хэлж байна. Солонгос яг энэ модон бүтээгдэхүүний үйлдвэрийн хаягдлаар тэжээгддэг олон жижиг үйлдвэр байдаг гэлээ. Тэд ирээдүйд Монголын их говьар угалсан Монгол мебелийн брэнд үйлдвэртэй болох мөрөөдөл тээж явна. Одоо жишээлбэл UB хавтан гэдэг байгаа. Тэр хавтан маань одоо энэ дэфэн дээр энийг наахад бол энэ UB хавтан болж гарч ирж байгаа. Энэ давуу тавтай ингээд Монгол залуучуудын хийж байгаа ажиллаж байгаа энэ Солонгос сурсан өндөр технологи байгаа юм байна. Энэ Солонгосын хансан үйлдвэрийн хийдэг бүтээгдэхүүнийг бүгдийг дотооддоо үйлдвэрлэж байгаа. Энэ гаднаас бол машин дээр импортоор орж ирдэг бүтээгдэхүүнийг дотооддоо бид бүгдийг өөрсдөө энэ 10 залуу үйлдвэрлээд гаргаж байгаараа бид энэ Монгол байгаа хүмүүсээс бол давуу байгаа. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд тоног төхөөрөмжөө Солонгосоос оруулж ирэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлтэй зээл хөөцөлтөд авч чадаагүй эдгээр залуус өнөөдөр өндөр хүүтэй банкны зээлээр үйлдвэрөө өргөжүүлсээр байна. Одоо тэдэнд өдөрт 10,000 м квадрат шалны хүрээ үйлдвэрлэх тоног төхөөрөмж нь орж ирсэн байна. Үйлдвэр ашиглалтанд ороход ажилчдын тоо 20 болно гэлээ. Энд үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн бүр гаднаас бэлэн бүтээгдэхүүнээр орж ирж байгаа барилгын хан, тааз, хаалга, тавилгын модноос 3-аас 50 дахин хямд үнээр нэмэн өртөг шингэн гарч байна. Хүүхдүүдийн сэтгэн бодох чадварыг хөгжүүлэх зорилгоор Багдуун дангийн хүүхдүүд дунд олон улсын математикийн олимпиадыг жил болгон зохион байгуулдаг уламжлалтай. Тэгвэл энэ уралдаанд оролцсон монгол хүүхдүүд гайхам амжилтыг гаргаж дэлхийн олон улсын анхаарлыг татсан байна. Манай улсын хүүхдүүд олимпиадад 5 дахь жилдээ оролцож байгаа. Харин энэ жил 2 алтан медалийг хүртсэн байна. Ийм богино хугацаанд ингэж амжилт гаргаж байсан улс орон цөөхөн байдгийг математикийн багш нар нь ярьж байсан юм а. Энэ жилийн олон улсын математикийн олимпиадад Америкийн нэгдсэн улс, бүгд найрамдах Хятад ард улс, бүгд найрамдах Солонгос улс гээд 31 орны 147 багийн 588 сурагч оролцсон байна. Эдгээр орны хүүхдүүд 3-аас 4 сая хүүхдүүдийн дундаас шалгарч олимпиадад орох эрхээ авдаг юм байна. Гэтэл нийт хүн ам нь 3 сая хүрэхгүй. Монгол улсын хүүхдүүд ийм өндөр амжилт гаргасан нь дэлхийн улс орнуудын анхаарлыг ихэд татжээ. Манай улсаас энэ удаад Монгол 1, Соёмб гэсэн 2 багийн 16 хүүхэд оролцож 10 орчим медаль авсан байна. Өөрөөр хэлбэл бараг Орсын төрөл болгондоо Монгол хүүхдүүд өндөр амжилт гаргажээ. Баас нурын тэмүүлэн ялтын төвшин санаа ингээд багаараа одоо мөнгөн медаль авсан. Ингээд манай багийн хувьд бол 2 шагнал авсан байгаа.
За багаараа бид нар 2 дугаар өрөөж одоо мөнгө медаль авсан мөн группийн одоо тэмцээнд манайх одоо бас 3 дугаар өрөөнд шалгарч цом авсан байгаа. Би энэ удаад олон улсын бага дунд ангийн математикийн олимпиадаас бага ангийн төрөлд мөнгө медаль авсан. Багаараа мөнгө медаль, хуваараас мөнгө медаль авсан. Тэгээд би өмнө нь өр жил Болгаар явж бас тусгаар орж исэн. Тэгээд мөнгө медаль авсандаа маш их баяртай байгаа. Өмнө жил болон тэрний өмнө жил хоёрт би бас Полинкок гээд өөр төрлийн олуулсад орж исэн. Тэгээд 3 удаа хүрэл яваад байж байна. Манай улсын хүүхдүүд 2009 онд олимпиадад оролцож хүрэл медаль авч байсан. Түүнээс хойш медалийн бүхээг тастаагүй гэж багш нар нь хэлж байсан. Харин жилийн хувьд хамгийн өндөр амжилт гаргалаа. Иргэжил бага дунд ангийн хүүхдүүдийн олон улсын математикийн олимпиад бүгд найрамд хятад ард улсад болох юм байна. Тиймээс иргэжил илүү өргөн бүрэлдэхүүнтэй оролцох боломж байгаа юм а. Гэхдээ олон улсын олимпиадад оролцох хүүхдүүдэд салбарын яам болгон төрөөс анхаарал хандуулдаггүй учраас хүүхдүүд өөрийнхөө зардлаар олимпиадад явдаг юм байна. Тиймээс зарим хүүхдүүд зардал мөнгөгүй улмаас олон улсын тэмцээнд оролцож чаддаггүй гэдгийг тус багийнхан хэлж байлаа. Хүүхэд залуус үндэсний өв соёл урлагаа түгээн дэлгэрүүлэх сурталчлах зорилготой зохион байгуулагддаг Монгол үндэсний соёлын өв уламжлагч хүүхдийн урлагийн наадам өнөөдөр эхэллээ. Олон улсын хүүхдийн найрамдал төвд зохион байгуулагддаг энэ наадамд манай хүүхэд багчуудаас гадна Морс албаны улсын Бурят, Халимаг, Тува, Якут мөн өвөр Монголоос хүүхдүүд ирж оролцож байгаа нь энэ уралдааны хамрах хүрээ улам өргөжөж байгааг харуулж байгаа юм байна. 7 хоногийн турш үргэлжлэх тус наадамд Дархан уул, Өвөр хангай, Сэлэнг, Ховд, Сүхбаатар зэрэг 10-аад аймгийн төлөөлөл болсон хүүхэд багчууд ирсэн байна. Мөн Бурайд, Тува, Якут, Халимаг, Өвөр Монголоос ч хүүхдүүд ирж Монгол үндэсний соёлын өв уламжлагч хүүхдийн урлагийн наадамд ардын дуу, бүжиг, бие биелгээ зэрэг олон төрлөөр оролцож байна. За манайх Дундгой аймгаас ирсэн. Тэгээд энэ наадамд анх удаага оролцож байна. Тэгээд их гоё байна. Тэгээд бид нар морин хуурштын дугаар ирсэн байгаа. Тэгээд 2-3 номертай. Энэ хувцас бол 4 билгээний хувцас. Энэ 4 билгээ нь бол зүгээр одоо зүгээр нөгөө нэг гэрээ эзэхтэй нөгөө гэрийнхээ ажлыг гүйцэтгэж байгаа тийм тухай бүжиг. Манус анх удаа өөсөн уулсаас гарсан юм чинь манус хүүхдүүд бүр харилцын тусалж харилцын хамсарч явдаг. Энэ удааны наадмаас болж би нөхөрлөл бол хамгийн чухал юм гэсэн мэдсэн юм аа. Тус наадмыг анх 1994 онд зохион байгуулж байсан бол өнөөдөр 4 дахь удаага зохион байгуулж байна. Монгол туурхтан хүүхэд багчуудын нөхөрлөлийг бэхжүүлэх, урлагаар дамжуулан нэг өв соёлтой гэдгийг мэдрүүлэхэд наадмын гол зорилго оршиж байгаа юм байна. Энэ удаагийн наадамдаа бид нар гадаад оронд амьдарч байгаа Монгол хүүхдүүдэд оролцож байгаагаар онцлог Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамд Солонгос улсад амьдарч байгаа тухайн орны иргэн болсон хүүхдүүд маань анх удаа наадамд маань ирж бас өөрснийхөө авиасыг үзүүлэхээс гадна бас бусдаас суралцах гэж ингэж их баяр ёслолтод оролцож байгаад бид баяртай байна. Зөвхөн урлагийн тоглолт үзүүлээ зогсохгүй наадмын үеэр нүүдэлчдийн замаар нэртэй соёлын өдрлөг болох юм байна. Өдрлөгөөр Монгол бичиг, үндэсний хувцас, гар урлалын үзэсгэлэг зохион байгуулж түүхийн дурсгалт газруудаар хүүхдүүдийг аялуулах юм байна. Уртын дуу, хөөмий, хархираа, морин хуур, бие биелгээ, ерөөл магтаал зэрэг нь манай улсын үндэсний бит бус өв соёлд бүртгэлтэй байдаг. Тэгвэл энэ соёлын өвийг тээгч ардын урлагийн бэлэг авьяаснуудыг бид өнөөдрийн хөтөлбөртөө онцолж байна. Энэ хүмүүс бол дор бүрнээ өөрөнгөх онцлогтой манай үндэсний соёлын өвийг тээгчид 1973 онд Жамцын Бадраа гэсний санаачлан зохион байгуулж байсан Монголын язгуур урлагийн наадмын үеэр тэд бие биенээ олсноос хойш өдийг хүртэл маш олон удаа хамтдаа тоглолтоор явж эх орныхоо өнцөг булан бүрт ардын язгуур урлагийн гайхамшигаа мэдрүүлж байлаа гэж дурсан ярьж байна. 2011 онд соёл спорт аялал жуулчлалын яамнаас тэднийг бит бус соёлын өв тээгчээр бүртгэн авсан байна. Хөөмий бол ерөөсөө Ховд аймгийн Жаргал тайрханаас завхны эдис авсын дэсийн хоёрын хоорондох их нуруудын хотгор газараар бий болсон гэж үздэг. Миний хувийн бодол ерөнж тийм болов гэж дуурайдаг. Хүн хөгжим гэдэг би элтгэл данхалж гаргаж ир тавьсан. Одоо хүн болгон л хүн хөгжим гэж одоо ярьдаг болж. Энэ хүн хөгжимийг хүний биед
байгаа тэр авиасыг хөгжин бүлгэж болгож гаргах заа сургана гэдэг энэ тэр хамгийн бэрхшээлтэй. Энэ холсон хуур гэдэг бол манай бүр дээр хүннэгүйээс хэрглэж ирсэн юм шиг байгаа юм. Төв аймгийн Алтан булаг сумын нэг хэрэгсүүрээс ийм ясан ийм хуур гарч ирж байсан байна. Тэгэхээр энэ эртээр үеэс монголчуудыг хэрглэж ирсэн одоо нүүдэлчин арга түмний хэрглэж ирсэн ийм хөгжим юм байна да. Хөгжмийн зэвсэг юм. Тэгээ энэ хөгжмийг би одоо Монгол скриптгээ ЮНЕСКОд бүртгүүлэхээр сая Адуучин Баян доноо гэсэн төрийн бус байгуулад хэдэн хүүхдүүдтэй нийлээд тэгээд тамга тэмдэгэ аваад одоо явж байгаа. Эртээр үеэс одоо монголчууд маань бие биендээ үгийн сайныг хэлж одоо бэлэгдэл дээдээр ингэж бие бинийгөө хүндэтгэж байсан зан үйл нь өнөөдрийн одоо ерөөл магтаалын тэр эхлэл ер нь үгийн сайхан тэр сайн нь л одоо ерөөл магтаалын дээдэлтэй. Тэгээ одоо би бол одоо энэ сайхан ерөөл магтаалын одоо өөрийн багшийн Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Цэрэн Чимэд одоо бас одоо өвлөж явж ингэж одоо суралцаал явж байна. Өргөн удам газар нутагтай маш олон үндэстэн ястнаас бүрдсэн манай улсын хувьд язгуур урлаг үндэстэн ястан бүрд өөр хэв маягтай хөгжиж ирсэн. Энэ бүх онцлогийг мартагдуулахгүй хадгалж үлдэх хойч үедээ уламжлуулах нь хамгийн чухал гэдгийг соёлын өвөг тэгчид хэлж байна. Төв алхын марын хоорны чинь хялгсан бол энэ бүдэн хялгсан эндээ нарийн хялгсан эндээ. Баруун Монголд их л болохоор зэрэг нарийн хялгсан эндээ бүдэн хялгсан эндээ. Тэгээ тэрийгээрээ ялгаж байгаа. Аялгын бас өөр. Тэг хөгж аяг нь бас өөр. Одоо дөрвөн ордон ураагаад одоо татлаг татах юм бол тэр нь одоо тэрцэр хөглөгдөж тоглодог. Ийм л юм. Жишээ. Манай баруун Монголын бие биелгаанууд бол өөр мэт. Жишээ нь хотон, дөрвөд, бай, торгуу, загчин бүгд аянчлоор, татлагчлоор, хөдөлгөөнчлоор. Дөрвөд гэдэг нь сая толгой ийшээ байхад зөрж байгааз. Байд бол нэг өөр. Хотон бол гараа дагсан толгой байгааз. Гэх мэтлэнгээр. Тэ цаашаа тэ дурайхаа торгуу, загчин гэд бас өөр ийм өөр мэс хөдөлгөөнүүд байдгийг. Орхон, дунд говь, увс, завхан зэрэг улс орны өнцөг болон бүрээс ирсэн эдгээр ардын авьяаснууд сүүлийн жилүүдэд тийм ч олон удаа хамтран тоглох боломж олдохгүй байгаа тухай ярьж байна. 70-аад оноос хойш зохион байгуулагдаж ирсэн Монголын язгуур урлагийн наадам 2011 оноос хойш тасраад байгаа. Энэ наадмыг эргүүлэн сэргээж жил бүр уламжлал болгодог болчихвол ардын язгуур урлагаа түгээн дэлгэрүүлэхэд томоохон өшүүрэг болно доо гэж ардын бэлэг авьяаснууд захиж байсан юм а. Бид таахан дотоод үйл амьдралын мэдээлэлээс танилцууллаа. Одоо олон улсын амьдрал дөрмөж байгаа үйл явдлаас томилон танилцуулъя. Японы ерөнхий сайд Шинзо Абегийн Латин Америкийн 5 орноор хийх албан ёсны айлчлал Мексик улсаас эхэллээ. Айлчлалын хүрээнд өчигдөр Мексик ерөнхий хэлэгч Энрике Пенья Nieto, Японы ерөнхий сайд Шинзо Абе нар эрчим хүч болон аялал жуулчлал, боловсролын салбар гээд олон салбарт хамтран ажиллах гэрээ хэлэлцээнд гарын үсэг зурж хоёр орны харилцаа хамтын ажиллагааг тэлэхээр тохиролцсон байна. Abe is visiting Mexico at the start of a 5-country tour of Latin America. Хоёр өдөрдөгчийн гарын үсэг зурсан баримт бичгүүдэд Мексикийн төрийн мэдлийн газрын тосны Pemex, Японы газрын тос, байгалийн хий, үнэт металлын үндэсний корпорацийн хооронд хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичиг багтсан байна. Япон улсын технологи хөрөнгө оруулалтыг эрчим хүчний их үүсвэр гарган авахд үр дүнтэйгээр ашиглах боломжтой. Цаашид цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах хоёр талт гэрээ байгуулах яриа хэлцээг бид эрчимжүүлэх хүсэлтэй байна. Мексик улс Pemex компани 70 жилийн монополь эрхийг эцэслэж газрын тос, байгалийн хийн ордуудад өрөмтлөг хийх зөвшөөрлийг хувийн компаниудад олгох тухай хуулийг өнгөрсөн оны 12 дугаар сард баталсан юм. Ингэснээр олон улсын компаниуд Мексикийн газрын тос, байгалийн хийн салбарт хамтран ажиллах боломж нэгдэж байгаа. Японы улсын зүгээс эрчим хүчний салбараас гадна цагуурын өөрчлөлт, тэмцэх, дэд бүтэц, эрүүл мэндийн салбарт хамтын ажиллагаагаа тэлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Мөн Шинзо Абе Мексикийн газрын тосны бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, байгалийн хийн ордуудыг ашиглах нь дэлхийн эрчим хүчний зах зээлийг тогтворжуулах өндөр ач холбогдолтойг цохон тэмдэглэлээ.
Японы ерөнхий сайд Шинзо Абе эх 9 сарын эхээр засгийн газраа халаас илгээ хийхээр төлөвлөсөн байна. Тэрээр үндэсний аюулгүй байдал болон бүс нутгийн маргаан мөн бусад асуудалд ихээхэн ач холбогдол өгч ажиллахаар бэлтгэж байгааг олон улсын ажиглагчид тэмдэглэх болсон. Шинзо Абе эрх баригч либерал демократ намын удирдлагуудыг өөрчлөх зорилготой байгааг түүний ойрын хамтрагч нь мэдгдсэн байна. 2012 оны 12 дугаар сард бүрдсэн одоогийн засгийн газар нь эдийн засгийн шинжилт хийх бодлогоо хэрэгжүүлэхийг Абегаас шаардаж шахалт үзүүлж ирсэн. Шинзо Абе одоогийн засгийн газартаа халаас илгээ хийж үндэсний аюулгүй байдлын хуулиар нь шинжлэх, бүс нутгийн эдийн засагт шинжилэл хийх замыг засах сонирхолтой байгаа. Мөн түүний энэ шийдвэр нь эрх баригч намын гишүүдээс эсэргүүцэлтэд тулгарч магадгүй гэж ажиглагчид онцолсон байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн дарга Джон Керригийн газын зуrast гал зогсоох хүчин чармаалт мухардалд орлоо гэсэн дүгнэлтийг олон улсын хэвлэлүүд өгч байгаа. Учир нь дэлхийн хамгийн халуун цэг болоод байгаа газын зуrast тэмцэгч хоёр тал 7 хоногийн хугацаанд гал зогсоох тухай Америкийн нэгдсэн улсын саналыг хүлээж авахаас татгалзаад байгаа. Гэхдээ газын зуrast хүмүүнлэгийн тусламжийг оруулах зорилгоор Израилийн засгийн газар болон Хамас бүлэглэл 12 цагийн хугацаатай гал зогсоох саналыг хүлээж авснаар өнөөдөр газын зуrast гал зогсоод байна. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Израилийн айрам Хамас бүлэглэлийн зэвсэгт дайчдын хооронд хагас сар гаруй хугацаанд үргэлжилж байгаа зэвсэгт тэмцлийг төр зогсоож тулалдааны шугамд хоригдсон энгийн иргэд болон шархагдагчдад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх саналыг гаргасан юм а. 7 хоногийн хугацаатай гал зогсоох энэхүү саналыг тэмцэгч хоёр тал хараахан хүлээж аваагүй байгаа. Гэхдээ газын зураас олон улсын хүмүүнлэгийн тусламжийг оруулахад Израиль Хамасын эрх баригчид уян хатан хандаж гал зогсоох саналыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байна гэдгээ Джон Керри мэдгдлээ. Америкийн нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга энэ 7 хоногийн ихээр ойрох дурнуудаар айлчилж зөрчилдөгч талуудтай харилцаа холбоо сайтай байдаг орнууд болон эрх баригчдтай нь яриа хэлэлцээрийг хийсэн юм а. Гэхдээ өнөөдөр орон нутгийн цагаар өглөөний тэг 7 цагаас өдшийн 19 цаг хүртэл газын зуrast гал зогсоох тухай Америкийн саналыг Израилийн засгийн газар болон Хамас бүлэглэл хүлээж авснаар өнөөдөр Газад түр хугацаагаар гал зогсоод байгаа. Газ хотын иргэд гал зогсоох багахан хугацааг ашиглан дэлгүүр хоршоо банк үйлчилгээний газруудаар үйлчлүүлж хоол хүнс ойрын хэрэглээнийхээ зүйлсийг базгааж авсан байна. Гэхдээ газ хотын иргэд 12 цагийн анхаархан хугацаанд биш урт хугацаанд гал зогсоохыг хүлээж байна гэж сэтгэл дундуур байгаагаа ярьсан байна. Богино хугацаанд энэхүү гал зогсоох үйл ажиллагаа одоогийн энэ зэвсэгт тэмцэлд өөрчлөлт авч ирэхгүй гэдгийг ажиглагчид тэмдэглэсэн байна. Өнөөдөр ихэд Израилийн талаас Газ хотод эм бэлтгэл болон бусад нэн тэргүнд шаардлагатай хүмүүнлэгийн тусламжийг оруулах үүднээс түр хугацаанд гал зогсоосон. Ер нь цаашид хуурай замын цэргийн хүчнээ нэмэгдүүлнэ гэдгээ анхааруулсан байна. Хэрвээ гал зогсоох хугацаанд Хамасын зүгээс ямар нэгэн байдлаар эвгүй үйлдэл гаргавал шууд хариу арга хэмжээ авна гэдгээ анхааруулжээ. Сүүлийн 18 хоногт зэвсэг тэмцлийн улмаас Палестины талаас энгийн иргэд голдуу 900 орчим хүн амь алдсан байгаа. Харин Израилийн талаас 40 орчим хүн амь өргөдсөн гэсэн тоон мэдээг нэгдсэн үндэсний байгууллагаас өгөөд байна. Малайзийн иргэний агарын тээврийн онгоцыг Украины зүүн бүс нутагт сөнөөснөөс үүдэлтэй улс төрийн маргаан шүүмжлэл намжих төлөвгүй байна. Өнөөдөр ихэд Америкийн нэгдсэн улс Их Британаас Украин цугаа элчин сайдууд мөн Украины зүүн бүс нутагт зөрчил тэмцлийг улам өдөөж байна гэж Оросын холбооны улсыг буруутгасан байр суурь нь илэрхийлсэн байна. Америкийн нэгдсэн улсаас Украин цугаа элчин сайд Джеффри Фейт Оросыг дэмжигч салан тусгаарлагчид болон Москвагийн хооронд маш ойр холбоо харилцаа үүссэн байгааг онцолсон байна. Өөрөөр хэлбэл Малайзийн зорчигч тээврийн онгоцны осолд Оросын холбооны улсыг шууд буруутгасан байна. Түүнчлэн Кремль танк болон хүндэт зэвсэг илгээх замаар тэмцлийн галыг улам өрдөж, босогчдыг сургаж, дадлагжуулж байна гэдгийг Америкийн нэгдсэн улсын элчин сайд Ил Тод мэдгдсэн байна. Мөн Их Британий элчин сайд Симон Смит нөхцөл байдлыг намжихад Оросын холбооны улс ямар ч итвэх зүтгэл гаргахгүй байгаа талаар шүүмжилсэн байна. Түүгээрч зогсохгүй Ослын газарт олон улсын шинжээчдийг аюулгүй ажиллах боломжоор хангахад босогчдод нөлөөгөө үзүүлэхийг Москвад уриалжээ. Индонезийн ерөнхийлөгчөөр сонгогдсон Жоко Видода кабинетийн шин сайдуудаа сонгохоор ард түмнээсээ цахим хуудсандаа санал авч эхэлжээ. Жакарта хотын мэрийн албан тушаалыг хаашдаг энэ эрхэм 7 хоногийн ихээр болсон ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан бөгөөд эх 10 дугаар сард ерөнхийлөгчийн тангарагаан өргөх юм. Тэрээр шин засгийн газар хэрхэн ажиллах талаар олон нийтийн саналуудлыг нээлттэй авахын тулд Facebook цахим хуудсандаа иргэдийн саналыг авч эхэллээ. Сайдын албан тушаалд тус бүр 3 хүний нэрийг оруулах бөгөөд нийгмийн олон салбарын хүнийг нэр дэвшүүлж болох юм байна. Санал хураалтанд оролцогчид хэрвээ санал болгосон 3 хүний алийг нь сонгох бол тус цуудал тохирох хүнийг санал болгох боломжтой юм байна. Өмнө нь Индонези улсад ийм нээлттэй байдлаар засаг бүрдүүлж байсан тохиолдол байгаагүй.
Өмнөх төрийн тэргүүд улс төрийн нам эвслээс засгийн газраа бүрдүүлдэг байсан байна. Жоко Видодо ард иргэдийнхээ санал бодлыг сонсохоор хотын захын дөргүүдээр тогтмолоочдог шинжилгээг дэмжигч гэдгээр алдартай хотын захирагч юм а. Тиймээс засгийн газар нь олон нийтэд нээлттэй ажиллана гэдгийг илэрхийлсэн энэ санаачлал нь улс төрийнхэн болон ард иргэдийн дунд ихээхэн анхаарал татаж байна. Та бүхэн цагийн урд мэдээллийн хөтөлбөрийн Бямпагийн дугаарыг хүргэлээ. Манай мэдээллийн хөтөлбөрийг сонгон үзэж бидэнтэй хамт байсан үзэгч та бүхэнд баярлалаа. Маргааш хамралтыг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа.